Сайн бацхан хүмүүс үзэгчдээ та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бид MMA Talk podcast-ийн 7 дахь дугаарт Монгол улсаас UFC холбоонд тулдсан анхны тамирчин талын шуурга Данагийн Батгэрэл ахыгаа оролцуулж байна. Энэхүү дугаарыг Титэм спорт баарнаас бичиж байгаа юм аа. Ховидийн зочд буудлын 20 давхарт Титэм спортс бар. Үндэсний хөрөнгө оруулалттай мөнгөн гүр эмнэлэг нь нарийн мэрэгсэн эмч ажиллагчдад халдвар аюулгүй байдлыг бүрэн хангасан олон улсын жишгт хүрсэн тоног төхөөрөмж бүхий оншилгооны төв, гэмтлийн мэс засал, ерөнхий мэс засал, сэргийн засах уламжлалт эмчилгээ, эмэгтэйчүүдийн хавдрын мэс засал, дотор мэдрэл, зүрх судасны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг. Хавдрын оншилгоо, мэс заслын эмчилгээг өндөр түвшинд явуулж, энэрл хүндлэл бүхий чанартай үйлчилгээг ард иргэдэд хүргэдэг. Эрүүл Монгол иргэн эх орны баялаг мөнгөн гүр эмнэлэг. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байна. Орж оролцуулж байгаад баяртай байна. Сайхан үйлчлж байна уу та? Сайхан үйлчлж байна. За сүүлийн сонин таны бас тулааны ойрхон тов өөрийн бас аялсан тэр түүхүүдээс бидэнтэй уулзаад хоёлаа ярилцлага эхлэе. За одоо сүүлийн яг одоо тулд тов бол хайхан гараггүй. Гэхдээ ер нь одоо 3 сард байж магадгүй. Гэж яригдж байгаа. Карате комбат холбоонд. Карате комбат холбоонд. За таавал карате комбат холбоонд 2 тулаан ингээд 2 ойрхон ялтыг байгуулчихсан байгаа. Энэ ер нь яг яадаг холбоо, ямар жинд яаж тулж ийн гэдгийг та нэг яг өөрөө фэнүүдтэй хэлж зориулж хэлвэл. Тэг би яг UFC-д одоо гэрээ дуусаад тэгээд карате комбат холбоо бол сонгох бас нэлээд шалтгаан бас байсан. Карате комбат бол 2019 оноос анх үйл ажиллагаа явуулаад тэгээд Mortal Kombat гэдэг нэг тоглоом байдаг шүү дээ. Яг тэндээс хэдвүүлээд тэгээ хийдэг болсон. Ер нь техник хийгээд классик тал руугаа барилдаан жоохон багтай, нэг барилд удаахгүй, унгааж бол болно. Гэхдээ тэгээд давхар хамаал, тэг хөл мөл удаан зуураад тийм юм бол байхгүй. Одоо барилдах хугацаатай байгаа шүү дээ. Хугацаатай. Тэгээд одоо унгаахад ч гэсэн одоо дээрээс нь зохиж мөхөж болно. Гэхдээ итгэхгүй байгаад нөгөө хүн тэрж мэврээд тэгээд явах юм бол босгоч. Одоо дивжээ яг тэр тулааны дуур амьсгал үзэгчд ойрхон сууж байгаа гэж ер нь их сонирхолтой өрмөс дивжэн дээр тулж байгаа шүү дээ. Тий гарч ирэхэд яг нөгөө дивжэн дээгүүр хүртэл ингээ гарч ирдэг. Тий дивжэн дээгүүр гарч нөгөө зохион байгуулалтын дэлгэцүүд нь тэр нэхгүй шүү дээ. Айгуу гоё. Бүр дэм сансрагторгүй галакт. Харин тий. Налуу дивжэн дээр бас холимогтлооны өөр нэг стандарттай тийм дивжэн дээр тулдаад одоо хөөгдөд явж байгаа өөрөө хөөгөөд ажиллаж байгаа үед бол их ялгаатай мэдрэгдсэн баг л та. Тэгээд тэрийг нөгөө ашиглаж бас болно. Хойшоо гэвтэл дээгүүр нь хойшоо ухардаг ч юм уу те. Тэгээд дээгүүр нь баг ингээд налуу юм чинь дээгүүр гүйж мүгээд юм тэгж байгаа боломжтой. Антони Питес, Люк Рокхол гэдэг аваргууд тулалж байгаа. Тэгэхээр одоо 3 сард ойрхон тулдана. Өрсөлдөгчийн нэр байгаа юм даа. Тэгээ яг бол нөгөө гэрээ албаасаар зоргодог. Гэхдээ нэг тамгасан болгосон тийм юм бол байгаа. Сүүлийн 2 талаа нь одоо 2 Фредитэй тулдаад хоёулаа ингэ буулгаж авсан. Тэрхүү 2 талааны хувьд дөрмийн хувьд бол танд их хөвтэйхэн юм шиг санагдсан шүү дээ. Тий, гайгүй. Яг өөрийнхөө ур чадварыг харуулж болох. Жингийн хувьд жингийн хувьд уг нь бол UFC-д адилхан одоо мантай бай 61 гэх тий. Тэнгүүд юуг нь эхний тулаан бол хүнд арай хүнд чинь тийш авсан. Тий 68 мээр л 155 тус тий. Үтсэн. Тэнгүүд дараагийн тулаанд бол яг одоо энэ жиндээ 61-тэй тулдана. Ер нь жингээ барихад бол одоо асуудалгүй. Жин ер нь асуудал. Жинд ороход бол ер нь гайгүй. Масабогийн талаан дээр л одоо богино дуудлагатай байсан учраас тий өмнө одоо ярилцсан байсан байхгүй карате комбаттэй гэрээ байгуул яах вэ хөөгээд өөрөөсөө авах саналуудаа тавьцсан хэлсэн. Тэгээ ярилцаа байж идэл яг гэрээнд үзүүлээгүй. Тэгээд одоо манай Гамбаяр найзын тэмцээн болов тий тэмцээнд яваа байж идэл гинтхэн яг өмнө тавьсан шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байна. Тэгээд энэ оны супер файт хийж байгаа. Тэгээ энэ тамирчин дээр өрсөлдөгч олдохгүй байна. Энэ тамирчин өрсөлдөгч зөвхөн гэмц юм яасэ. Тэгээд богино дуудлагаа шууд тулд гарсан.
бас нэлээд зуураатай харагдчихсэн. Ер нь тэр талааныхаа сэтгэлээс болцвол тий тэр тулаанд яг нөгөө тулаанд бол зориул бэлтгэл жоохон таарах. Тий жоохон таарахын зүгээр амраад одоо нөгөө найзын тэмцээн оролтоо ингээд тэгээ явж байсан. Тэгээ гинт тулдахаар болоод тэгээ богинохон тэмцээн дээр бэлдээд. Эхний яг 1-2 минут бол яалтчгүй ер нь жоохон зуурсан. Яг 3 дээр гарч ирэхэд бол би яг гоё болоод тэгээд би одоо тэр сайхан тулалтыг гэдэг үг бол өгөөд. Тэгэл дуусгасан даа гэж. Karate Combat ч нөө UFC Fight Pass дээр байдаг тий. Тэгэхээр одоо UFC-гийн ер нь бол одоо хараанд байгаа холбоонуудын нэг гэж олон ч тамирчдыг ингээд наашин цаашин болгоод UFC-гээс гарч байгаа тамирчдыг хүртэл авч чинь, дээсээ хүртэл тамирчдад оруулж чинь. Охин компани гэдэг шиг баг их дотн харилцаатай байдаг баг. Нөгөө Кубиник Робелос Диспейн гэдэг хүнчингийн Таеквондогийн медальтай нөхөр сая ороод гоё ялтай болсон шүү дээ. UFC-д бол нэг л болохгүйсэн тэгээд Karate Combat руу яг ороод шилжлээ. Манай нэвтрүүлэг ер нь бол ингээд нөгөө тухайн тамирчин алдарчнуудынхаа бас хүүхэд нас төрж өссөн одоо газар орон байгаль нутгийг нь төлхөө асуудаг. Таны хувьд бол Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан суманд төрж өссөн Чонгол гэдэг газар. UFC-гийн титр доогуур л одоо яг нөгөө Сүхбаатар Эрдэнэ цагаан гэж харагдахаар бүр ингээд маш гоё өрмөц харагддаг шүү дээ. Та тэр тухайга одоо хүүхэд насныхаа тухай бидэнтэй болцооч. Тэгээ би Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан суманд бол яг Чонголын хилийн оронд бол төрж өссөн. Хүүхэд насаа болоод яг тэндээ байсан. Тэгээ хүүхдүүд байхдаа бол нөгөө цэргийн анги учраас цэргүүдийг их дагаж гүүгээл төрнөг нь сунаагаал бидний тоглож байгаа хүүхд байхад тоглож байсан тоглоомууд ч гэсэн дандаа тийм одоо байлдаа тоглоно, морь оролтол, морин давтлага одоо юу гэдэг тийм тоглоом их тоглодог байсан. Тэгэл битээр байдаг байсан аахгүй бид нэр хоол тэгвэл битээрийг ингээд бие бинийгаа унаал уралдаал тойрдог. Тэр нь бас ойролцоогоор бол 3-4 км батна байгаа. Тэгэхээр анх үеийн бэлтгэл бас бараг тэндээс гарч ирсэн. Хүүхэд байхаас л эхэлж ирсэн баг. Тэгэхээр их одоо цэргийн гэр бүлд байсан гэж. Тийм манай аав болохоор зэрэгтэй элийн цэргийн офицер юм байсан. Анх намайг бүр жоохон бахт бол зэвсгийн хэсэглээд тариуцдаг. Тэгээ сүүлд бол яг шиприйн офицер хийдэг байсан. Манай ээж бол одоо элийн зэрэгт нь яруу одоо юу гэдэг хийгүү ажил бол бас байгаа. Тэгээ манай ээж айгуу тийм одоо дайчин арилбыг таадаг. Тийм. Ээжээсээ бол маш олон зүйлийг суралцсан. Аавыгаа дуурсан уу ээжигээ дуурсан уу? Илүү төлхөөтэйгээр зан характерын хувьд. За аавгаа бол одоо нөгөө баг байхад өнгөрсөн болохоор яг намайг 7 настай байхад яасан болохоор бүрэн сайн бол яг зааш юу гэдэг юм байсан гэж мэдэхгүй. Ерөнхийдөө шадрон одоо нэг юм аяыг товштай гэх юм бол ээжээ илүү байсан. Тэр бас ер нь бууж өгдөг эргэж ирж гайхалтай ялд байгуулдаг зэрэг бол ээж талаасаа ирсэн. Манай ээжтэн тэр байгууллагатай одоо 0.44 удаа ангийн авраг ажилтан жил болгоо авдаг. Тийм юм байсан айгу хөдөлмөрч хичээнгүй юм байсан ба шүү дээ. Тулааны спортын суурь нь бол ингээд багасаа гүйж хараагаад тэндээ ер нь бол биеийн хүчний бэлтгэлээ баг багаар эхэлж байсан юм байна. Яг ингээд ерөнхийдөө спортын бэлтгэл анх хийж эхэлсэн цаг үе. Анх юм лий ч ойж шүү дээ. Яг юундаа бол сумандаа бол нэг бүхий сектор бол нэг халтгаа орсон. Тэгээд бүжгийн өрөөч гэсэн орж ирсэн. Манай эгч бүжгийн секцний одоо бүжгийн багш байсан байхгүй. Тэгээ намайг бүжигчин болгоно гэл. Та хоолаа. Тэгээдсэн сонирхол татдгүй. Тэгээд дараа нь бүхий секц бас яг хичээлж эхэлж байхад ороод барилдсан. Жоо хүүхдүүд бас даваал. Тэгээд за бүхий секцний хүүхдүүдээс барилддаг гэсэн байхгүй. Тэнд ороод нэг барилдаад ирсэн чинь барилцаа хүүхдүүдэд давцсан. Тэгээ за болчих юм байна гэж одоо тэгээ хайчихсан. Тэгээ сүүлд бол яг хотод ирээд тэгээ анх хичээлж эхэлсэн. Анх хичээлэхдээ ямар спортоор? Шууд кикбоксер. Кикбоксер. Ордоо ороод өглөө хичээл ороод тэгэл үдээ цааш хийх юм багтаа бол нэг найзтайгаа алтан гэрэлгээд нэг найзтайгаа ангийнхаа хөвгтэй ойлоо спортын төв ордоо ороод тэгэл юугаар хичээлэх үү яах вэ хоёул юунд явах уу гэл эхлээл жодоогоор ороод тэгэл арсан лавгаа юм байна гэл Дэлинээр юу нь юу байна гэл тэгээ дээшээ гараалсан ч хоёр дахь чөлөөд боксер байсан. Тэгээ тийшээ орж харчгаал боксер орчихсон чинь энэ бүгд бокс нэг юм шиг ийшээ орё гэл хичээл яг азар харна. Тэнд наран дунгуулаг багш маань бэлтгэл хийж байгаа таарсан. Одоо Батбаяр иргэд настай багш байдгийг тогроо гэдэг юм очтой. Тэгээ Батбаяр багш дээр яг лапанд ороод бэлтгэл хийж байгаа нь харагдал. Тэгээ асуусан ч харин эсэл тавдаг. Тэгээ тэр анх Батбаяр багш дээр бүртгүүлээд тэгээ дунгуй багштай холбогдсон түүхнээ. Наран дунгуулаг багштайгаа яг багшаа болж дагаж бэлтгэл хийсэн цаг үе. Тэгээ хамт тэгээ бид нэр ордон дээр бол нилээ хийсэн. Тэгээд сонсогчийн алдар гэдэг тэмцээн болоход ч сайн тамирчид яг бүгд ирээл нэг ордон дээр хийгээл. Тэгээ байж хат багш маань бас нөгөө ирж байгаа ингээл
хүүхдүүд ч бас шалгаал хөнгөн спаринг гээл тэгээд энэ дээрээ жоохон зодж модолоо тэгээд амарчин болох нь болохгүй тестлэн ш тас. Тэгэл өчнөө хүмүүс орж гарна. Агтал би бол өнөөсөн ч яасан тэгэл нөгөө өөрөө дуртай юм болохоор тэгэл яваад байсан тий. Тэгээ яах вэ гэвэл ангус үлдээ дундуур багш ингээ зөвлөгөө бол тэг ингэж гэл хэлдэг болол. Тэгээ ээжлэр нөөрөө яг хүчтэн клуб байд. Одоо нэгдээд асаа аврах, сумын азрах бид нэр яг клуб нэгдээ. Тэгээ тэнд багшаар очиад тэр цагаас ч бол яг багшаа барилгатай болоод одоо манай талигач пүрүү манай одоо гам баяр галаа тэгэл отхон дулаг бид нар чи отхон дулаг бол гараа сүлд ирсэн баг шанц дээр. Тэгээ анх хүчтэн дээр бол бэлтгэл хийж эхэлчихсэн бид нар одоо манай хатнаа матнаа бид нар яг өрөлтөөсөө бүгд яг шинэ эхнээс нь яг холимогдлоноор дагнаад анхны шавнэр кикбокс тал руу тэгээд 11 2 оны үеэс багш өөрөө нөгөө MMA-ээр тоглоод Гано монотой тоглож тэгээд яг жинхэнэ MMA спортын хүмүүс нөгөө трендийг л дагаад явж байсан гэх юм тий. Тий. Багш л яг яаж хата нөгөө K1 тоглож байгаа тэгээд яг MMA руу орж ирсэн. Тэгээс багш K1 тоглож байхаар яаж тэгэл кикбокс бол хамгийн өвчтэй спорт байна. Тий. Коуч K1 ч нь бол амар байсан шүү дээ. Үзэгчэн тоош дээр. Тий. Асар гоё байсан шүү дээ. За одоо яг ингээд тэр үеийн холимогтлооны одоо орчин энэ одоогийн орчин уялшаал онд болчихлоо шүү дээ. Интернет орчин ч мундаг хөгжлөө. Дагаад нөгөө сошиал контентууд нь их гоё хөгжиж. Та одоо тэр хоёрын ингээд ялгааг харуул. Таны эхэлж явах үеэс хүртэл нилээд одоо өөр болчлоо гэж хэлэхэд болохоор байгаа шүү дээ. Тий. Одоо яг энэ фэнүүдийн хувьд одоо таныг анхан үед тулж явах үед яаж мэдрэгддэг вэ? Одоо гадаад руу нэг тулаан болно гэж нэг одоо фэйсбүүкийн пост ч юм уу зар байхад л доотлолт нь одоо хэдэн мянган хүн ингээд амжилт хүсэж байгаа гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар энэ ялгаа нь бол их мэдэгддэг байлгүй. Мэдэгдэн. Анх бидний чинь дөнгөж эхлээл яаж хата. Одоо заал танхимч цөөхөн, хичээлдэг хүнд цөөхөн. Тэгэл хэрэглүүд хүртэл олддог байсан. Одоо шилэний хамгаалт нугаалдаг ч өөртөө хийдэг шахуу ч юм уу тий. Хөлбөмбөгийн юмор орлуулах байна. Багш маань бас хэрэгжилжсэн бэлээ мэлийг өгөөл тэгэл тэдний чинь одоо идэлчин мажилтан дээр хүртэл очиад засаалж тэгэл бэлтгэл хийж. Одоо бол дагнасан дэлгүүр гэдэг төрөл бүрийн хэлцүүлсэн. Тий. Тэгэл бичлэг ч гэсэн олддоггүй интернет цаалагдмал. Би анх одоо ингээд яг тулаан сонорхоо тэгээ таныг болохоор ерөөсөн Монголд нөгөө цөөхөнтлөө байсан болохоор мэддэггүй. Тэгээ нөгөө гамбат тахтаа нэг бэлтгэл хийж байгаа нэг асуусан чи манай амар ах одоо UFC дуудахгүй орно. Стаална гээл. Тэгээ ямар хүн байд юм болоо. YouTube-ээс ганц нэг бичлэг үзэр цөөхөө нэг 14 5 оны үед чи нэг цөөхөн 2 3 бичлэг. Тэнцэн оролдонд л хойд айгүй баг байсан шүү дээ. Жилд нэг болвол дийдэн. Одоо хамгийн доктор суурилтай сайн тэмцээн зохиосон бол эмжил яг 2009 оноос анх кикбоксоор 70-аар зохиогоод дараа нь 65-аар зохиогоод тэгээд яг дараагийн явганд нь MMA-ээр зохиогоод тэгээ явсан. Тэгээ эмжил бол одоо өнөөдрийг хүртэл жил бол аврын талаануудаа хийгээд бас улам өргөжж байгаа гэдэг. Та бол яг эмжилийн бас аврагын тамирчин шүү дээ. Тий, би яг эмжилээс гарч ирсэн. Анхны талаанууд бол яг Монголд эмжил хийсэн. Яг холимогтлооны талаанууд бол тэрхүү. Холимогтлоо бол тий шүү дээ. Ерөөсөө эмжилээс өөр холбоо холимогтлооны хэмжээ зохиож байгаагүй тухайд бол эмжилээс одоо гараад хятад руу хийсэн тулаанууд хятадын холбоодуудад бас нэлээд хэдэн холбоодууд тулаан хийж байсан. Ер нь таны ингээд зорилго бол анханасаа л ер нь гадаадын том холбоо UFC гэсэн зорилготой байсан уу? Эсвэл ингээд одоо алхамаар ингээд боломжоо ашиглаад алхам явсан гэж үзэх үү? Би ч юм бүр ер нь тамирчин болъё гэж хүртэл боддог байсан шүү дээ. Зүгээр л нэг хоббигороо тэ дуртай тэгээ цагаан зөв өнгөрөё гэж л бэлтгэл сургалт хийсэж явсаар байгаа л. Тэгэл Монгол тэмцээн уралдаанд орж явахдаа хүртэл би Бүгэнжүкүү гэдэг одоо манай арай огшин тэмцээн тэгээ сонсогчийн алдар юу гэдэг олон тэмцээн уралдаанууд ороод эднэр төрүүлж явахдаа ч гэсэн яг тамирчин болно гэж бол нэг тийм боддгоо зордгоо. Тэгэхээр хол зорилго бол тавьдгоо тэгсэн. Тавьдгоо зүгээр өөрөө дуртай болохоор ингээл тэгэл орё гэж орчдөг. А тэгээ яг анх юу яасан юм бол лежендэд анх тоглохоор болоод багш одоо бүсний дээлээ тоглоод тэгээ би нээлтийн толгойн хийхээр болоод тэгээ байж хатал айгу ялчаад тэ одоо гадаадын толгойд Монголын албаг бараад аавынхаа нэрийг дуудуулаад тэгээ арах тэр маш гоё байгаа. Тэгэл шууд яг эргэж цоцолтгүй юм. Эхлэн тамирчин болно. Болох юм байна гэж хэлжээлж гэлсэн байна тэ. Одоо тэр үеийн одоо Батгэрэл гэдэг өнөөдрийн Батгэрэл таны дээр төсөөлж байсан Батгэрэл өнөөдрийн яг энд сууж байгаа Батгэрэл мөн болов. Би нэг одоо 2025 оны үед иймэрхүү амжилттай ийм тамирчин байна да гэдэг. Тэгээ тухайд л яг тэгж яваа. Гэхдээ ер нь нэг орсных бол тамирчин болно гэх юм бол хамгийн ойрхон юм тийшэл зорно гэдэг тийм л баталтай байсан. Тэгээ багш маань ч гэсэн анх бол яг жилээ бид нарыг байж хат бол ярьдаг байсан хэрэг.
бид нар анх яаж сонсогчийн алдрын авраг болъё гэж боддог байсан. Нэг одоо юм гоё болж ингэж ингэж ярьж байсан. Тэгээ тэр юг авангуудаа нэрээ тий яг ингэ тамирчин болох юм чи хамгийн том хамгийн өндөг юм байна тэнд л үзье. Тэгээ тийшээ л юу гэдэг тийм юм бол орж ирж ирсэн бодож ирсэн. Зорилго мөрөдөл юм. За тэгээ хятад нэлээд сайн плануудыг хийсний ард дээрээс UFC холбоотой холбогдсон. Тэр үед одоо яаж холбогдов? Бас хятадын планууд хэрхэн нөлөөлсөн бэ гэдэг талаас нь үзэгчтэй дэлгэрэнгүй ярьж өгвөл. Тий, би чинь хятад бол нэлээд олон тулаан бас хийсэ. Одоо лежендэд трапод тий. Тэгэхээр юм бил Чингүмэн гэх мэтэй холбоонуудад бол тэгээ яг санал ирсэн юм хэм бол нөгөө UFC чинь тухайн үед бол юу яжсэн. Одоо хөгжлийн хөтөлбөр гэдэг юм зарлаад тэгээ Азийн зах зээл рүү илүү их анхаарах тэр хандлага өндөр болонгуудаа амжилт үзүүлнэ. Гэхдээ харахаа одоо шууд үгтэй авраг мавраг болоогүй тийм тамирчдыг хайж байгаа. Тэгээд ангасан гоод. Тэгээ орчихсон. Тэгээд тэр нь явах гэсэн чи одоо виз гарахгүй нилээн болж байгаад. Тэгээ одоо арай багш маань, дунгай багш маань бид ингээ хоорондоо ярилцаад дамлаахыг санал болгоё. Тэгээ манай отгон дуулах тухайн үед бол цэрэгтэйсэн. Тэгээ энэ хөтөлбөрөөлөл эхэлж байгаа сайн тамирчин санал болгож болно гэд. Тэгээ отгон дуулах авчраа. Тэгээ бид гурав Америкийг зорж исэн. Тэгээ миний виз бол гарахгүй бас нилээн одож иж. Их удажж гарсан шүү дээ. Визнийхээ ангилыг солиулж иж. Зөө. Тэгэхээр бас Америкт очиод шал өөр ертөнцид баг хөл тавьсан байлгүй. Тий, шал өөр. Том холбоо, том продакшн тэгээд томч тулаанчд байгаа гэдэг утгаараа. Тий, нөгөө зурагтаар үздэг яг бичлэгийг үздэг тамирчид маань яг тэнд бэлтгэл хийжсэн. Тэгээд одоо жишээ нь юм бол одоо Джон Джонсон, Холли Холланд, Карл Кандит байна. Одоо Джексон MMA баг тэр. Шууд одоо ер нь тухайн үеийн шилдэг ер нь холимогдлооны хамгийн шилдэг багуудын нэг дээр л тий очсон. Тэгээд тэр аваргууд бас яаж бие бэлддэг юм байна. Хүлээлтээс бас өөр зүйл байсан уу? Илүү өндөр ч юм уу, илүү бага ч юм уу? Яг одоо тэр үе цаг үеэр Джон Джонс, Холли Холланд нарын бол яг өргөл үе шүү дээ. Тийм шүү дээ. Өө тэгэл ер нь нэг айхтар юм хүлээдгөө зүгээр очиж л хараад байдаг. Нэг өмнө нь бол заавал дөхимсэн юм бол байх шүү дээ. Гайгүй харцсан гайгүй. Тэгэл очиод яг хараад ямар мундаг аврагууд тань тэгж ингэж тэгэл суралцаал хамт бэлтгэл хийгээл. Тэгэл бэлтгэлийг ингэж хийдэм байх тэгж ингэж ингээл хараал өөрт хэрэгтэй юм алга аваал. Одоо та бол Джон Джонсын бэлтгэлийг яг нүдээр харсан хүн байгаа шүү дээ. Тэгээд Джон Джонсын тухайд маш олон яриа байдаг шүү дээ. Одоо бэлтгэлээ бол сайн хийдэг, бэлтгэлээс бусад цагтаа бол тэгэл шоуддаг нэтрэгээд. Тэгээд тиймэрхүү зүйл ер нь анзаарчихжсэн үү? Анзаарчихсан. Джон Джонстэй бол ер нь найзууд айгүй ойрхон. Өөрөө ч бас их ер нь дажгүй хүн байдаг юм шиг. Тий. Зааш маш харилцаа айгүй сайтай. Тэгээд одоо лап мапын барьдаг багш нар тэгээд Брэндон Гибсон гэдэг айгүй сайн лапын барьдаг. Бид нар бүр найзууд тахгүй. Тэгээд цуг бэлтгэл сургалт хийхдээ хүртэл цуг мөг хийдэг. Ороо заримдаа өөрөө нөгөө тэмцээн уралдаанд төхөөдөрчөнгүүд цэмцээнийхээ хуваараар өөрөө ирдэг хөөх. Тэгээд өмнө сууж хаалаа одоо тойрон морг болол бас залуурд байлбар л үлдээ тэгээ хийдэг шүү дээ Джон Джонс ч. Хамгийн гол нь бол Джон Джонсыг ухаалаг хийдэг. Тий. Энэ шүлэл ингээ мөнхийн нүдэд байгаад гэдэг юм бол баг. Тааруулж чаддаг хөө. Тий. Яг өөрийнхөө цикл өөрөөрөө бол мэдэрсэн мэддэг. Тийм. Мундаг тамирч ялч. Одоо хамгийн шилтгэл тамирчин шүү. Тий. Мутаан сургалт бас их сайтай болов. Jackson MMA. Маш сайн. Wink гээд Майкл Джон гээд яг үндсэн багш нь бол өөрөө кикбокс мутагийн аягүй алдартай том тамирч. Америкийн хамгийн шилдэг мутаан заал гэж хэлэхэд баг болох. Тэгээ тэр багш үл яг үндсэн суурь одоо Жомоны бүгдийнх нь хоолой энтрийн бол үндсэн бусад одооны суурийг бол тавьсан. За яг тэр үед очиход бол таны ур чадвар хэр одоо өөрчлөгдөж байна. Тэгээд Америкийн бэлтгэлжилт бас нэг манайхаас ялгаатай нэг багш нь орж ирээд бие халаалтыг хийлэгдэггүй. Ер нь бол ингээд нэг яг багшгээс илүү тамирчин голчилсан систем гэж хэлэхэд баг болохоор байна. Систем нь бол асар зөрүүтэй. Бие халаацсан бэлдээд байж идэг шиг тийм үү. Нөгөө нийтийн бэлтгэл бол өөр тэгээд яг хувийн бэлтгэл бас. Нийтийн бэлтгэл яах вэ гэхээр зэрэг одоо хуваарийн дагуу 7 хоногт одоо 6 өдөр хийнэ ч гэдэм юм уу те өглөө ороо тэгээд тэр бүгд нь одоо нэгд өдөр жишээ нь бол одоо техник давтнаа кикбоксинг ч гэдэм 2 өдөр нь спаррингтай 3 өдөр нь чөлөөтэй те 4 өдөр нь MMA спарринг 5 өдөр нь одоо рестлинг ч гэдэм. Тэгээ ороо нь бас жижигцөө мэжицөө гэдэг юм одоо ингэж явна. Одоо хувийн дасгал бэлтгэл хувийн бэлтгэлжил болохоор одоо хугацаанд ч гэсэн өөр болоод авчих те. Тэгээ хувийн бэлтгэлжил болох юм бол нөгөө бэлтгэлийнхаа дундуур орохгүй нөгөө бүх юм чинь өөрөө нөгөө тамирчнаас шалтгаална. Багштайгаа ярьж байгаа л нийтийн бэлтгэлд орохгүй хувийн бэлтгэлээ тэмцээн уралдаанд өгсөн үед бол базаах юм бол өөрөөр яг нөгөө тэмцээндээ ч гэдэг юм эсвэл яг хувь хүн дээр анхаарахаар нийтийн бэлтгэлээс шал өөр болчихно. За яг энэ хүү бэлтгэлжил бол ер нь тэнд очиод нэгээд өөр одоо ороо орны тамирчтай бэлтгэл хийгээд спарринг хийгээд
барилдаад үзэж байхад ер нь нэг ууд нар чинь гайгүй юм байна шүү дээ гэсэн тийм мэдрэмж төрж байсан уу? Төрлөө байгаа, төрн. Тэгэл хамгийн гол юм ялчгүй л гэнэ систем л яваад байгаа болохоос биш. Тэгээс орон орны хүмүүс тэ эхэлж байгаа үг ингээд бол монголчууд бол ер нь нэлээ дасаалт явчих واخ тий. Тэгээ бэлтгэл дээр ер нь бицуг бэлтгэл хийж үзсэн, спарринг хийж үзсэн хамгийн сайн тамирчин. Энэ нөхөрч бас бэлтгэл дээр овоо мундаг шүү. Жин үсэл хамаагүй. Ер нь хамаагүй жин ойролцол байвал. Жин ойролцоо юу. Тэгээ даал дотор тантай одоо спарринг хийж бэлтгэл хийжсэн сайн тамирчин. Тухайн үед тийм бэ. За яг Jackson Wing дээрээс бол тэн Aaron Pico байгаа. Барилгач тэр гаранч тэр ер нь үндтэй. Би одоо нөгөө түрүүн John Jones ингээ ярьж тэнгууд Aaron Pico-г яг багш. Америкчуудад хүрээ. Тий. Тэгээ бокс сайтай, Берта. Тэгээ Steve Garcia гэдэг бас striking аягүй сайтай. Мексик гаралтай тамирчин байгаа тий. Бид нар бол яг бид нар өдөр болгон хамт хийдэг байсан байхгүй л тэгээд заримдаа тийм нэгдсэн бэлтгэлдээ орохгүйгээр өөрсдөө нэг бас групп үүсгэнгүү те. Өнөөдөр тэр багш дээр одоо Брэндон Гибсон коуч лапарн тэгээд дараа нь тийм хэлгэнэ хэмд гэрт нь хүртэл очиад идэг. За бид нар бол бас UFC амжилтаа тулж ирсэн. Өндөр амжилтаа тамирчид бас төлхөө ш. Бэлтгэл дээр бол мундаг байдаг бах л та. Мундаг. Айгу мундаг штэ. Тэгээд бид нар чинь хэм бол бас яа ухаалаг хийн. Зүгээр өдөр шөнөгүй ингээ бэлтгэл сайн ингээ нүдэд байхгүй. Яг тааруулдаг тий. Даадаг чинь ингээ тэгээ юмнуудаа тооцоод ингээ ухаалгаар хийдэг. Бэлтгэлийг болол. Өсний тэр дээр нэг жоох ярилцаа байсан юм байна таа гэсэн. Одоо ер нь бус бүх чингээс Хенрис худаа байна бас. Хенрис худаа яг Хенрис худаа бол бүр айхтар яваад тахгүй ч хэрнэ маш толгойтой л та тий. Ухаантай маш мундаг хийдэг тийм юмэрч. Карлос Кондит бол би хувьдаа амар дуртай тийм тамирчин байсан. Кондитийн бэлтгэлийн бичлэгүүдийг харахад бас гоё харагддаг шүү дээ. Тий, хөлийн техник механик юу бол маш гоё шүү дээ. Харахад бол ер нь их нэг оо хүнтэй зодтолдог юм шиг харагддаг. Тий, туйхаа нарийнхан шүү дээ. Нарийнхаа өндөр. Бууж өгнө гэж байхгүй бас амар тамирчин байсан. За ингээд Jackson Wing MMA дээр бэлтгэл хийж байгаад одоо анхны UFC-ийн талаанд оролцсон. За тэр UFC-ийн тулааны одоо мэдрэмжээс бэлтгэлээсээ эхлээд нэг яг октагонд орсон. Алтан хэлтэй хийсэн талаанд бол ялагдсан байдаг шүү дээ. Тэгээ тань мэддэг ч байсан тамирчин учраас хоёр биенийгаа уншаад нэг эвгүй байсан зүйл байвуу та тэр талаараа ярьж өгвөл. Тэгээ алтан хэл тэр үл бүр ойрхон одоо ч тэр найздагтад. Намайг хятад тэмцээн уралдаанд явах хүртэл алтан хэл найз бол тусалдаг байсан. Би тэнд очихдаа тэдний клубээр тэдний гэрт нь амьдардаг. Тийм байсан. Тэгээд цугтаа бас UFC-д нэгдээд ингээд хоорондоо тулалдна гэхээр. Тий, яг тэр чинь өмнө нь бас яриамаар нь явсан шүү дээ. Юу яагаад? Алтан хэл бол яг UFC-д тулалдахаар гэрийг хийцсэн байсан. Тэгээд тэр тухайн картад бол одоо битэрийг л яг зоохоос өөрөө оруулах байхгүй. Хэрвээ зоож чадахгүй би ороход бас эргэлзээтэй дахиад хүлээх. Тийм л байсан л да. Тэгээ би өөрөө хэлсэн. Одоо Joy гэдэг нэг бас хятад менежер гэдэг яг юм мундаг. Тэр алтан хэлийг менежерлдэг бас надад бас тусалдаг бас тийм юм байсан. Тэгээ ингээд яриад эхлэнгүүт одоо шинжээнд болж байгаа юм гээ. Тэгээ намайг бол санд болгоцсон хэлсэн байгаад байдаг. Гэхдээ оронтоо хэцүү шттэ. Тэгээ байж л та хоёр л тоглолт тэгвэл болчих гэж байгаа юм. Тэнгүү манай болохоор надтай тоглохгүй гэдэг. Тэгээ би ч тухайн үед л яг эхлээд бол мэдээгүй. Ер нь юм болох ч ингээ хэлэлцэн байгаа гэж чимээгүй байж л тэгэл зөрөөд яг явна гэд Америк руу. Тэгээ энд амраа явж исэн чинь гинтхэн одоо алтан хэллийн өрсөлдөгч байхгүй болчлаа чи орчих гэв. Тэгсэн би бол орё гэсэн чи алтан нөгөө алтан хэл маань би хоёулаа тоглоод юм гээ. Тэгээ би алтан хэл рүү ярьж байгаа хоёулаа үзье найз нь юм боломж гарч байна. Гэт тэгэл ер нь бас ятгсан байх юм шүү. Тий, ерөөдөө бол тиймэрхүү. Одоо найзтайгаа тулдахгүй гэсэн утгаар л төвшөөрөг бах тий. Тий, алтан хэл бол яг л тэгсэн. Одоо тэр чинь байнга л цуг байдаг гэсэн. Тэгээ би ярингуудаа харин найзд ингээ бас UFC-д орох боломж байна. Тэгээ хоёулаа тоглолцоо л гэт. Бас хүнлэг бас энэрэнгүүл хүн юм да нөгөө талаас. Тий. Тэгэл хоёулаа яриа л. За тэгээд тэрхүү талаа одоо UFC-г октагонд орж тулдах ямар байд юм бэ? Тэр том заал, том гэрэл гээл одоо ч таавал дасцсан байдаг бах л та. Тэг анхны талаанд бол маш гоё штэ. Яг мөрөөддөг тий. Одоо Bruce Faber бол хүн бүрэл нэрээд өсдөг штэ. Тэгэл байж тэр хүн яг өөдөөс хараад нэр дуудаа байж хат бол зүүдлээд байгаа юм шиг л. Тийм л байсан. Тэгээ өрсөлдөгч ингээ харангуут нэг найз өөдөөс сохж байгаа тэр нь жоох аягүй байсан. Энэ төрөйчих шүү. Bruce Faber таны нэр дээр тодруулга асуусан уу? Асуусан. Яг дуудлагаар нь асууд юм байна тий. Би харин тийм цаас дээр яаж тавьдаг вэ гэж хараадсан байхгүй. Тэгээ voice-оор хэлүүлээ ч юм аавах та тэгээд хэлэхэд хэцүү тэгэж тавтдаг.
За тэрхүү талааны ард дээрээс та 3 дараалж ялж байгаа. Тэгээд яг тамирчны хувьд бол одоо карьерийн хамгийн бас одоо гайхалтай үеүүдийн нэг нь бол яхаа аргагүй тэр 3 дараалсан тулаан 3 дарааж дутуу гаргасан талаанууд байсан. Тэр үеийнхээ мэдрэмжээс хуваалцвал би эхний тулаан бол бэлтгэл муутай борог бэлтгэлгүй шахуу ороод жингээхсаал. Тэгээ өмнө нь бас нэг жоохон одоо би энэ юутэйсэн. Тэгээд дараагийн тэр 3 тулаанд бол яг Америкт зорчичоод бэлтгэл сайтай байсан тийм. Америкт бэлтгэлээгээд бэлтгэл сайтай орсон Жигсвинг дээр. Урдгаар яаж байгаараа л ер нь хүрээд левцсэн шүү дээ. Тий. Энэхүү цогцол дээр ер нь хизэнээс ажиллав. Яаж бэлдэв? Ер нь тэгээд яг тулаан тэр том тайзан дээр хийчихэд ер нь гарт ороод дараагийн талаанууд дээр бол бүр л эвтэйхэн болоод байх шиг санагддаг шүү дээ. Тий, тэрээр юу бол нөгөө бэлтгэл яаж хата нэг баруун гараар байс. Нэг жоохон гимтэл байгаа. Тэгээ ер нь зүүнээ бас нэлээд давтчихсан. Тэгээ тэннийх юм байдаг юм болоо. Эсвэл ер нь штанг хийж гис арай зүүн нэг арай тамиртай байдаг юм арай өөрөө байдаг. Тэгээ тэрнийх л манай тунгаа өгч бас зүг байж бас гоё зүгтэй шүү. Харин их хүчтэй шингээ зөгтөг. Тэгээд таних бол арай жоох ялгаатай нэг хүчтэй гэхээс илүү хурдтай богино татчихдаг тий. Шууд байгаа юунаас найлуулах зүг. Өөрөөсөө нь цээж ирэхгүй. Яг тэр анхны нокаутууд дээр бол Даниэл Кормерийн тайлбарт их сонсогдоод яг айгүй санаанд байдаг хөөх. Яаж хаанаас юм хүч гаргах ч вэ гэж цээж нь ирэхгүй гэж зөгчлөө гэдэг. Тий, hybrid punch гэж даашруулаад харуулчихсан. Яг тэр тайлбар бол тэгэл яг тэнд нокаут гүйцэтгэж байж хахад бол бас гоё санагддаг байх та. Гоё, айгүй гоё байсан шүү дээ. Том тайзан дээр ганцаархан нэг толгой дээр гэрэлтсэн садл хэрэгсэн. Тий. Тэгэл нэр дуудаал байхаар ч амар гоё. Тэгэл Монгол гэл. Тэгэл гарахтаа ч гэсэн ялгаа байхгүй нэг хүүгийнхаа дууг тавиал ингээл хацаал гарахаар тий. Маш гоё. Би бол юу ясал та одоо Жигсвинг тэр байж захта тэр тулаанууд ингээл аваад яг амжилт гаргаж ирсэн тэр үе. Юу дараагийн хоёр бол бас нэг жоохон өөр л дөө. Сэтгэл санааны өвчтэй. А би яг тэр нөгөө гоё ингээд бэлтгэл сургалтаа боромтой байж хат бол яг тулаануудыг аваад урдан дуултээ. Ойрхон л дуулчмаар. Тий, тэгээ ковид тэр үеэр ингээл гараал ингээл хэлсэн. Тэгээ тэрний дараа нөгөө UFC Jamie эрхийг аваад нэг миний нэг боддог бодол байсан юм л та. Намайг яг нэг тоглоод би тэн дээр нөгөө Жигсвинг дээр яг байранд нь байрлаад надад 4 мөр урал гаргаж өгвөл тэгээ байж хахад хэлсэн бохгүй би нөгөө наашаа явж ирээд ингээд байгаадсан чинь чамд бол бүрэн боломж олцоо бүх юм байна. Чи энзээ байрлаад яг тулаандаа л анхаар. Чи олон юм ингээд юм анхаарч гэдэг үг л халтхан хэлжсэн. Тэгээд тухайн үед ч гэсэн бодоод нэг 2 сонголтын дээр л ирсэн л дээ. Миний яг өөрийн хүсчээсэн юм бол би тэрийгэ дагаал одоо өнөөдөр энд байж байна. Яг юм хийж байна. Гэтэл тэнд явуулахад бол зүгээр тамирчны хувьд бол тэр нь хамаагүй илүү бүх юм. Одоо яг нөгөө гадны багш нар хүртэл юунууд ажиллаад тэнд би бэлтгэлдээ л анхаарна. Яг тамирчны юм бол 100 гарах бүрэн боломжтой. Гэтэл миний хүсчээсэн юм юу гэхээр зэрэг би ганцаараа тэнд талдахыг бол хүсээгүй. Болуулаа монголчууд Монгол гэдэг удуулаад магадгүй Хабиб шиг те. Тэгэл олон монгол багаараа те. Монголчууд гэж яригддаг болвол тэгээ тэр утгаараа би 2 өнө 3 ял тавснаа явахаар UFC Jamie эрхийг авъя. Нөгөө би анх UFC ш түрүүнд асууж шүү дээ. Монголын бэлтгэл, Америкийн бэлтгэл хоёр ямар уу гэдэг. Асар зөрүүдэг маш хол. Одоо метрологи баазаас эхлээл бүх зүйлээ метрологи заал систем, шинжлэх ухаан гэдэг. Яг том юм харах юм бол тэр асар зөрүүтэй. Зүгээр яг хөө зүгээр адилхан тулж байгаа энэ юугаараа бол хийж байгаа одоо бэлтгэл хөдөлгөөнч бол адилхан л багт. Тэгээ шинжлэх ухааны үндэстэй. Тэгээ систем гэдэг юм чи өөрөө асар том юм эхлэв штэ. Одоо манай өнөөдөр Улаанбаатар ч гэсэн ингээл ус цайлуулах юм байхгүй гэл ингээл яхтай. Яг энэтэй адилхан бүх юм зөв системтэй байх юм бол юу нь хол, одоо амжилт нь хол. Одоо UFC Jamie-г оруулчих гэж бол их хүссэн. Батгэрлахын тулааны одоо жин 61-ээр орж байгаа шүү дээ. 61. За яг тулааны үеийн тулаанд орохын өмнөөс чинь үздэг шүү дээ. Тэр жин дээр юу нийтдээ зөксдөг. За нэг 71 10 хил нэмж тий. 71-тэй л. Ер нь л одоо нэг хамгийн бага нь баг 10 хил нэмдэг. Одоо юутай байна тий. Бүр баг тавьдаг багсдаг юм бол ер нь зөв. Байх нь бол байгаа. Ахтай зөв. Сая нөгөө 61-ийн аврагууд Умар Мераб хоёр яг тулааны үеийн жин хоёулаа 158 паунд гэдэг. Тэг 72 73 тайл яг хэрэг сайн тавьчихгүй тий. 92 ч бас танаас нуруу намтай хүмүүс шүү дээ. Тэгэхээр одоо яг саяны тэр хоёр одоо аврагын бүсний төлөө тэр хоёр тамирчны төлөө нэг хараад байж явах тэр нь юу бодог чинь 61 кг өөрөө бас хамгийн амар өрсөлдөөнтэй жин юм байна л дээ. Одоо 61 66 70
Тэгээ тэр дэнд одоо 70 61 2 бүр арай л онцгой. Тий онцгой өрсөлдөөнтэй болчиход шүү дээ. Ахмадууд нь ч бууж өгөхгүй юм тэгээд. За ер нь саяны явдлааныг харж байхад ер нь Мирабиг өөрийн үед дийлэх хүн харагдуу танд. Одоо Чомоли барилдаан сайн хамгаалаад буцаж ирвэл. Омоли бас тэгээ Мираб бас цохилт маш сайн шингээх юм аа. Тий сайн дааж байгаа шүү дээ. Тэгээд нэг жоон ингээ алтраад нэг жоохон хөдөлгөөнөөр гаргах чаа. Харин өөр нэг ив хаг юм шиг ирнэ тэр нь бас буцаад. Тэгээ хамгийн гол хамгийн сайн өнөх юм бол нэг 2 юм байна. Хөл дээр ажиллагаа хийгээд зүрх хоёр байна. Ажиллагаа маш сайтай хурдан сэргэж хурдан яж. Магадгүй ажиллагаа сайтаар нь зогсоод байвал тэгэл хөл дээр баян ингээд ажиллаад байгаа учраас бас тий. Ийм л мундаг тамирчтай. Чи үзэж байхад бол ер нь бол яг Мираб бол бас адилхан л гарч ирэх гээд тий явж исэн тамирчин байсан шүү дээ. Тэдний клуб дээр бас очиж бэлтгэл сургалтууд хийжсэн. Гэхдээ яг Мираб бол байгаа. Хэнтэй Стерлингтэй баг юм уу хийжсэн. Стерлинг бол авраг амтан байдаг. 61 юм гэхэд. Нэг авраггүй шүү дээ. Их том харагддаг шүү дээ. Тэгээ хамаалал болохоор тийм болоо. Тийм баг. Тэрнээс өндөр ном ороод ихтэй адилхан байлаа. Бяртай үз. Жоохол өндөр байсан баг. Барилдахад бол их бяртай л гэдэг. Бяртай юм лээ. Би нэг 2 удаас баг нэгэнд нь яг барилдаа үсгээд нэгэнд нь бол ерөөсөө шууд ихнэлэнс хамгаалаадсэн. Ер нь бас тухайн үед бол хөтөр гэдэг клуб байдаг. Тэн дээр хийдэг байхгүй тэд нар чи яг одоо тэг бид нартай цуг хийдэг байсан Pache Mix. Тэгээ саяны Pache Mix бол ер нь бас яг одоо 61-т бол ирээдүйд яг UFC-д бол авраг болох боломжтой хүн гэж яригддаг байсан шүү дээ. Одоо ярин ямар хууган бол жижигцүүн бол маш сайн. Take down тэг зүрхний ачаал бол хүч талдаа бол арай сул. Арай болоогүй. Мирабиг бас ялж магадгүй хүн л гэж ярьдаг байсан. Тэгээд одоо яг барилдаанаар илүүрхэд бол ялахгүй гэдгээл ер нь харах шиг боллоо шүү. Бид ч хамт төлдөг. Ааха. Тэдний багш нэг Ray Longo гэдэг нэг нуруулаг юм дасгалж болгочтой Extreme Couture гэдэг баг байгаа шүү дээ. Одоо 61-ийн 2 том аврагыг тэндээс гаргалаа. Одоо тулааны үе таны одоо нэг хувийн бодлоор нэг оргил нас гэж UFC-гийн яг эд амжилт гаргаж байгаа насыг харахаар нэг 30-аас 35 бараг 33-аас 36 ч юм уу гэж харагдах боллоо шүү дээ. Ер нь тиймэрхүү шүү бас. Одоо манай залуучууд бол оройтхгүй бас нэг боломж байгаа гэдгийг хэлж өгвөл. Оройтхгүй. Би бол бас тэгж боддог байхгүй. Одоо Royal Romero энэ чинь бас удаанаар бол сүүлд орж ирсэн шүү дээ. Гэсээр нэ айгуу сайн байгаа. Тэгээ зарим тим яриа байдаг байхгүй. Одоо нөгөө чөнгөө дундарлт зүтгэн гэдэг шүү дээ. Яг тэр шиг одоо хит хүнд бэлтгэлийг удаан хийсэн тамирчныг бол насгүй гэж үздэг. Тэгээд сүүлд хичээлсэн. Тэгээд зөв системээр ингэ явсан. Сүүлд хичээлсэн байсан ч гэсэн карьер нь уртаа. Одоо юу гэдэг одоо бүх юм чинь шинжлэх ухаан дээр зориулаад шүү дээ. Тэнгүүд Америкийн бэлтгэл бол нэг цаг л хийж байгаа. Хүний тархины потенциалч дээр одоо анхаарал төвлөрөлт хамгийн өмнө макстай нэг 45 минут орчим болчихгоо. Тэгэл эхнээс нь юу явах юм бол нөгөө хамаг байдгаа гаргахчаад тэгээд дараа нь одоо нэг урт хийхээр дараагийн юмнууд нөгөөж болчдөг. Тийм. Тэр биеийн ядарн тархин ядарна. Гэтэл бид нар чинь нэг цагт хийхдээ яаж яах вэ зэрэг юу яж байгаа юм. Өнөөдөр нэг цаг хийгээд нэг хэдэн минут одоо хэдэн цаг амарчаа ороод дахиад хийх. Тэ. Нэг өдөр шууд цаг хийх. Тийм. Асар зөрүүтэй байгаа. Маргааш нь яг сайхан амарцсан дахиад маргааш нь шинээр хийж байгаа. Тэгвэл бид нар бол манайхан чинь олон цаг ингээд нүтцсэн. Тэр ядраа нарилаагүй багтан дахиад маргааш нь улам ингээд хагасаа бүтэн зэнд амархангууд бүрэн амарч чадахгүй. Тэгээ яваад. Тэрэнгүүрээ бас ерөөсөө бэлтгэлээр нүддэггүй байхгүй. Ер нь харж байхад бол дасгалжуулагч орж ирэхэд айл хэзээ бие халаацсан бүгд сууж байгаа л маш өндөр эрчимтэй нэг цагийн бэлтгэл хийгээл тэгээд халаалтын хийж байгаа юмнууд нь ч гэсэн бүгд шинжлэх ухааны үндэстэй одоо техникүүдээ суурилсан одоо жижиг дасгалууд хүртэл тэ дандаа тийм байдаг. Халаалт нь ихэд яг нөгөө үндсээ хийх юмнуудынхаа хөдөлгөөнүүдийг л халаалтан дээр хийгээ. Өөр нэг бус тэр зүйлээ халаагаадах шаардлагагүй хэрэгтэй л. Тэгэхээр бас яалтчгүй шинжлэх ухааны хөгжил бол спортын хөгжил бас тагаад мундаг байна л тэ. Жин хасах масгуу ярих юм бол асар олон юм байна л та. Одоо жин хасах бол ер нь норм нь 15 ил 10 ил болчихлоо одоо. Тий. Жингээ хасдгүй тамирчин ч гэж одоо байх шамар. Тэгээ шингэнээр хасдаг арга бол үнэхээр бас тэр чинь айл дээр үеэс өмнө байсан. Мундаг юм. Нар л сүйд ойлгож байгаа. Янг гараал бас гайхчихсан. Жин хасаад хахад амар их усуу гэдэг. Харин би бас чөлөөтэй тэмцээнд ганц нэг ороод тэгээд одоо жингээ хасдаг чи ерөөсөө юм уухгүй бүр ингээл хатаж өгөх гэсэн юм яваад байдаг. Бид нар манай нөгөө Япон багш бол бас юу яадаг вэ? Саа жингээ явахдаа хоолой идэх гэсэн тэр нь зөв ахтай. Бүр их болгож байгаа. Асар их боллоо шүү дээ. Цэрэтлэл болсон тий. Одоо 8 литр метр болох гарч.
Тэгээ буцаад бас биес гадагшилж байгаа. Тэр илүү одоо зүгээр ингээд хоол хүнсээ хасснаас бол хамаагүй тамиртай. Нөгөө хоолоо хүртэл идчих шүү. Тий, буцаж сэргэх хүч маань их тий. Одоо жин хасж байхдаа тэгж байгаа байхгүй. 3-4 удаа бол хоолоо идчихнэ. Нүүрс усаа жоохон багасгах чинь тий. Тий. Өглөө орой өөнүүд нь жоохон өөр. Тэгэл усаа уучин. Тэгэхээр энэ нөгөө тамир алдах юм байхгүй. Тамиртай гараа сайхан орж ирдэг. Одоо л UFC бүх тамирчид л ашигладаг. Өөрөө шинжлэх ухаан бүр дасарцсан тэр PI маа ингээл байж байгаа. Сая одоо нөгөө хятад бас айгүй өндөр болоод байгаа шүү дээ. Одоо тэмцээнд сүүлийн үед бол нэр сайжраад байгаа. Энд дээрөөсөө Шанхайд UFC PI нэгдснээс хойш асар олцтой тогтж байгаа ч байхгүй. Зөө. Одоо нөө хав авчирж дээ тий. Тий, нөө хаваага тэр юм чи хятад ч өөрөөс юм хуулахтай айгүй сайн. Жишээ нь заал нь ямар байна? Одоо GCK байгаа шүү дээ. Тий. GCK чи яг тийм хөө одоо төхүүлсэн заал хийгээд тэнд одоо бүх юмнууд нь байгаа тоног төхөөрөмж одоо юу байдیں۔ Тий, заалууд нь тусдаа. Тэгээ бэлтгэлийн систем явж байгаа тэр мэрийг чи ингээ яг хуулаад хийж байгаа байхгүй. Өмнө нь бол манайхантай адилхан нөгөө жинхэнэ сахж байгаа юм шиг замрааг ингээ бэлтгэл хийгээл хийсэн болол нүдэл гардаг байсан бол яг хуваарт оруулаад шинжлэх ухаан зурлаад ингээд эхлээд байгаа. Би бас анх юу яхад гайхчихсан байхгүй. Нөө юусе тоглоод байж хата Азиг нэг хөгжлөн дутуу мутуу гэж ярьдаг байсан байхгүй. Хөгжил. Тэгээ тухайн үед бол амар уурлангуу юу яриад байгаа юм бол домолдоо гэж яжэл яг өмнө нь надад бол ялчгүй тийм үү. Дараа хоноор бодоход Аз захтай ургаалга анхных нь зан байли. Тэгэл одоо One FC шингэнээр хасдаг юм уу гэж дэлхийн нийтээр ямар дэмжихгүй байгаа хэвээр. Харин эсрэгээр нь бүгд усаар нутаг. Хизээч хэмж усаа хасч ордог хүн тэнд байхгүй байхгүй. Усаа хасгаар буцаад нөгөө гимтэл бэртэл жинхэнэ аюултай зүйлс чинь энэ тарих хүртэл олуулаа гэж тарих тий. Одоо хятадд таасаа GCK гэдэг GCK холбооны талаар ярьлаа. Одоо олон дүүнэрээ бас GCK холбоороо дэмжиж одоо гүүр болж ажиллаж байна. Тий. Одоо тэрхүү холбооны тухайс үзэгчтэй дурдвал манайхтай ойрхон бас санхүүгийн хувьд ч гэсэн арай боломжтой ойрхон тулдах боломжтой юм холбоо байгаа шүү дээ. Сая одоо Шант СММ клубээс 2 тамирчин тулдаад ирлээ. GCK л өөрөө одоо бас хөрөнгө мөнгө санхүүч сайтай. Тэгээ зорилго нь өөрөө том. Бас бүх юм ингээ UFC-г аягүй сайн хуулдаг. Тийм. Тэгээ анх энийг хийгсэн санааг бол би аммуу гэд найзтай тавьж ирсэн. Өөр Монгол одоо надад болж ирсэн найз байгаа шүү дээ. Тэгээ би өөр хүнээр ингээ дамжуулаад бол холбогдох бүрэн боломжтой. Тэгээд холбогдож ирсэн. Гэхдээ яах вэ гэхээр цаад юм ингээ харангуут бол одоо найз өөр Монгол хүн бид нар л бас сэтгэлтэй тий. Яа тэгж ингэж байна ангил тэгвэл гэл хөгжлөө ингээ харангуут бол тэрэн зүгээр байгаа байхгүй. Дараа өгөөжтэй байх нь тий. Өгөөжтэй. Тэгээд амууга менежер болгоод ингээд өгөөч гэж гуугаад тэгээ амуу холбуулаад тэгээ эндээс тамирчтай бас гаргаад тэгээд олдож байгаа. GCK бол одоо удахгүй улам сайжирна. Улам хөрөнгө мөнгө их хаях бах тий. Ер нь хайж байгаа шүү дээ. Юу яаж байгаа. Тэр төрнөмөнд тавьж байгаа шүү дээ. Тэр чинь хэд сая он өгч шүү дээ. Тэгэхээр нэлээд өндөр байтай гэдэг нь ойлгомжтой. Тэгээд алтан бус нь яг цэвэр алтан бус. Тэгээд одоо Монгол мөнгө юугаар үнэлэхэд бол тэр ёоноор үнэлэхэд 5 сая оны үнэтэй алтан бус цэвэр алтан бус. Тэгээд тэнд нөгөө хятад тамирчтай сайжруулах тийм зорилготой нэгээд одоогор бол шууд юу гэдэг хамгийн сайн гэсэн Дагестан Макстан одоо UFC тоглоод тийм тамирчдаг бол авчихгүй байгаа шүү дээ. Яг тэр дотоодыг ойролцоо тамирчдыг өрсөлдөөний нэгжиж магадгүй тэндээсээ UFC руу гараад UFC Fight Pass хийгээд магадгүй явандаа Азийн хамгийн том холбоо шууд болно. Манай Монгол тамирчлал тэр хэлэхтэй байдаг бай. Уйлхтэй ер нь дайггүй. Манай Монгол тамирчдын нэг давуу юмыг бол банк хэлж байгаа. Ягаад тэр зэрэг нөгөө ойрхон богино дуудлага их өгдөг. Шууд хурж ирээд толддог боломжтой. Өөр гадны нэг тамирчин толдох чагаа толдгаа болчихвол ч юм уу те шууд ордог ч юм уу. Тэгээ ингээ хэлж чад манайхаа аваад тэнд очиод шууд сайхан тулаа өгзүүлж байгаа. Тэгээ шууд алдчих малцаангүй тэрэнд бол их дуртай. Тэгээ олон тамирчид ингээ гаргая хамтраагээд. Магадгүй бас юу яа гэдэг байгаа. Монголд GCK-ийг зохион байгуулъя гэх тийм ажил бас яригдчихэж байгаа. За тэгвэл том ивент бас болох боломжтой. Тий, одоо магадгүй эхний 6 сарда ер нь бол би яриад байгаа. Тэгээд өөртөө айгуу дурд сая Казахстан хийсэн байгаа, Европроос хийсэн байгаа. Тэгээд Монгол тамирчид одоо тулдаад эхэлсэн байна. Тэгээд Монголд хий гэдэг бол бас ярилцаад айгуу сайн явж байгаа. Тэгээд одоо гол нь бид нар эндээсээ яах вэ хүүгээд энд хямаа зохицуулчих юм бид нар бол хийя гэж байгаа. Одоо Ваны хол мөгтлөн бол бас жоохон хүч багтай болчлоо шүү дээ. Тий. Одоо өрсөлдөөний өвч төр, цалингийн өвч төр. Тий. Ваны мотай бол үнэхээр сайн. Тий, Ваны мотай бол гайхалтай байгаа. Одоо Монголоос гарч ирж байгаа залуу тамирчдын хувьд бол одоо яг UFC гэж Америк тэр хол байгаа
баруун эрэгт байгаа Америк руу хүрэх зам нь ингээд иймэрхүү маягаар эхлээд явах юм байна л гэж ойлгож болохоор тийм JCK гэдэг одоо боломжтой холбоодууд эсвэл Япон руу гладиатор холбоо руу ч гэдэг юм уу. Өөрсдөө хөгжүүлж чадвал боломж бол бүрэн. Одоо ямар ч хүнд бол өөрсдөө хөгжүүлээд тамирчдад бол бүрэн боломж одоо байна шүү дээ. Хаашаач тулцсан. Магадгүй ийглээс хүртэл те Европоос одоо Оксфорд те Европын холбоотуудаас Арабаас хүртэл юу яраар тэднээс бол саналууд ингээ мөнхийн ирдэг. Тэгвэл манай тамирчид ранкийн хувьд бол арай заримд нь хүрэхгүй бод. Танигдаагүй байгаа тий. Танигдаагүй. Тэгээд яг нөгөө өрсөлдөх тамирчид нь болонгууд их өндөр чансаатай тамирчдын юм уу ирээд байгаа. Тийм учраас өөртөө гяс ингээ сайн хөгжүүлчих юм бол одоо энэ том зах зээлд гарах бүрэн боломж бол байна. Таны одоо яг тулж ирсэн үетэй харьцуулахад бол боломж бол нэлээд ихссэн гэж бодож байна одоо. UFC төл тавих. Тийм руу гарах. Ялгаа авахгүй тэгэл хоёр л юм байна л та. Одоо нэг төлөв промотер юм уу ингээл ярих гот бол бүх юм чинь бас амар болчлоо шүү дээ хайцсангуу. Дийл болчлоо тийм. Магадгүй тэрийгээ ч гэсэн дагаад нөгөө одоо тамирчид маань яг өөртөө биднийх шиг нөгөө хийдэг нь багасч чадсан л та. Ааха буцаад оо. Тийм буцаад. Талаас бас тийм байна. Одоо ч баг Instagram хуудас төр контент, сошиал контентуудыг бас нэлээд харж байна. Одоо өөрийн ур чадвараас илүү баг тэр зүйл үнэлэгддэг цаг үед л болчиход байгаа шүү дээ. Гэхдээ яг хуу айл алгаа амжуулж өгдөг явж байлаа шүү дээ. Хамгийн гол нь бол ер нь яг нөгөө системчлэх нь хамгийн чухал одоо хоцрогдоод байгаа юм. Одоо эндгүүр юу хэлэх гээд байна вэ гэхээр зэрэг яг бүгд нөгөө мэрэгжлийн спорт руу илүү анхаарад. Одоо би UFC Gym гэдэг байгаа чи яг л зорж байгаа юм энэ л байгаа. Мэргэжлийн спортыг Монголд өгчөөд яг мэргэжлийн энэ одоо багш тасгалжуулагчийг бэлдээд бүр цаашлал одоо бүр нарийн унтаад одоо хэдхэн амарч уу тэрнээс нь биенээс нь шалтгаалаад бэлтгэлийн хийлэгдэх ч юм уу те асар олон юмнууд байгаа байхгүй. Тэгэх юм бол одоо массаараа олуула баруун руу гарч тулдах боломжтой болно шүү дээ те. Ганц нэг гоц хүмүүс нь явах биш. Одоо бүгдээрээ жигд сайжрах боломж л гэж харж болохоор. Таны хувьд бол юу ингэ нэгтгэгчмээр байгаа байхгүй. Одоо нэг манайх ч өөрөө зах зээл багтаа хүн ам цөөхөнтэй. Тэгээд өөр дотроо нэг хүн энд нэг бэлтгэл хийлээ, нэг клуб дээр нэг клуб дээр ингэ хийлээ тусдаа биш. Аль болох бүгд нэг сайхан баг болоод нэг том зорилготой. Тэгээд дэлхийн том юм руугаа хараад тэгээд явбал хөгжлөнч тэр аль алинаараа хурдан болоо гэж боддог. Гараал угаасаа нэг Монгол гэж явах гэсэн шүү дээ. Гараал том холбоо руу ингээл гараад хамт орж ивэл сайл үстэй. Тийм л байна. Тэгэл ер нь ойролцоож ингийн тамирчид хамт хийгээд биеиндээ туслаад тэгээ явбал бас тэгээ багш нар ч гэсэн ялгаа авахгүй өөрсдөө мэддэг чаддаг юм аа. Зааж зөвлөөд. Тэгэхгүй л одоо багш нар бол арай жоохон дутагдaltaй цөөхөн. Тийм байгаа. Боксын мундаг багш байвал байна, барилдааны бас багш байвал байна. Гэхдээ эднийг холих ч бас арай жоохон өөр. Одоо бүхний барилдаан боёо холимогтлооны барилдаан ямар ондоо байдгүй. Олон ч юм дээрээс харж байгаа шүү дээ. Батгэрл ахын хувьд бол ер нь дасгалжуулагч гэхээс илүүтэйгээр одоо промотер, энэ амбассадор гэдэг нь одоо элчин төлөөлөгч маягаар руугаа ажиллах сонирхолтой юу? Гүү би дасгалжуулагч хийх дуртай. Одоо ч гэсэн би аль аль нь л одоо тамирчин байгаа ингээд дүүнэртэйгээ цуг бэлтгэл хийгээд заав зөвлөх юм байвал заав зөвлөөл. Би яг одоо зууч хийх юмнууд бол зүгээр л хүмүүсийн холбож өгөөл. Магадгүй одоо манай багийнхан байгаа, багийнхан маань харилцаал явна. Би харахтаа бол энэ Монгол UFC-гийн авраг харчих юмсан гэдэг тийм л юм хардаг. Таны бодлоор бол одоо хэр хугацаа байгаа бид харахад. Энэ маягаар бол нэлээд урт хугацаа. Өмнөний хэлэхэд бол нэлээд урт. Магадгүй бид нар юу гэдэг жижиг холбоодуудын авраг эсвэл өөр түвшний аврагтай одоо ийм юмд бол гарч болно. Гэхдээ суур гэдэг юм чинь хамгийн чухал. Одоо тэнд байгаа тэр технологи одоо Дагестануудын хүмүүс ингэж шүтэл манайхан ч гэсэн шүтэл Дагестанд очиж бэлтгэл хийгээд байдаг. Гэтэл ясам дээр Дагестанд очиод бэлтгэл хийгээ яах юм? Дэлгэх авахгүй л олон цаг нүдүүлээд ирнэ. Гэтэл тэнд тэр юм авцсан хүмүүс тэнд очиж ноог нь сурч тэрний хүчээр авраг болж байгаа. Тэрнээс зүгээр Дагестанд байгаа амар барилдаг, амар ажиллагаатай тэрнгээрээ авраг болохгүй. Хамгийн гол юм бол мэдлэг ноу гэдэг юм чинь асар чухал гэдэг. Нэг жоохон засаал оруулж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо би бас яагаад UFC-д орсыг гэдгүүт л би багштай бас баяртай байдаг. Манай арай багш, манай тунгай багш. Би энэ багш нарынхаа одоо өөрсдийнхөө юм бүтээсэн зөв бурууг л алдаж онц асар их хугацаа алдсан юмыг тэр шууд ирж байгаа. Тэгэлгүй байх тий. Одоо багш бүгээ үед бол нөгөө тулаан цаа өгч өгөө зөв бурууг л зөндөө юм явж л одоо тэр хүн өөр өгдөг хамгийн мундаг сайн дээр ингээ авчирсан. Энэ зөв юм байна, энэ зөв юм байна гэсэн юмнууд руу ингээ лефтер ирэх тэр боломж нь байгаа. Гэтэл бүх юмыг өөрөөсөө алдаж явах юм бол хайраа хугацаа. Энэ нас өрөхгүй шүү дээ. Тий. Одоо таны бас гаргасан замарч одоо танаа
дүү одоо төмөн дөмөрлийн ням жаргал маань тулж байгаа. Одоо 2 тутлаанаа бас ойрхон хийх хууртай байна. Та одоо бол зааж зөвлөж байгаа байлгүй? Тий. Багш зөвлөж байгаа гэж гэсэн. Одоо бидний чинь зорилго нэг юм чинь. Ингэдэг тэгдэг гэдэл. Яг тулдаад үтсүүний зөвлөгөө бол тэр хамгийн үнэтэй л орох бах та. Тэгэх бах. Танд бол одоо нэг UFC-г огтгоо ингэдэг яаж нэг ингэж альтердаг гэдэг нэг хэлээд өгсөн байгаагүй л орсон байгаа шүү дээ. Тэгэл нөгөө Америк дасгалжуулагч нар баг маг ажиллаж байгаа систем гэдэг юм бол яалч ингээ ажиллаад байгаа. Нэг нь өрсөлдөгчийн судалж байна. Нэг нь өөрөн дээр нь ажиллаж байна. Нэг нь яг тухайн цаг мөчид нь ажиллаж байна юм уу. Зүгээр хойно ингээл хүн гарахад зүгээр хүмүүс гараад байгаа юм шиг боловч бүгд нэг өөртөө яг үүрэгтэй. Тэгээд тэмцээнд бэлтгэгтэн тэгж байгаа байхгүй. Одоо жишээ нь манай Джексон Винкийн багш Винк багш болохоор яг надтай ажиллаад. Тэнгүүд хэн Joy гэдэг нэг багш маань болохоор зэрэг өрсөлдөгчийн бүх юмнуудыг судлаад нэг гэдэг гэл. Тэнгүүд Грег Джексон багш болохоор очингууд яг тухайн цаг мөчөдөө яаж идэж чинь хоёулангийн хараад та наа чоноод гэж наа чи ингэж магтуу тэгдэг англ зүгээр шүү гэж гэдэг юм те. Иймэрхүү маягаар ингээм амтардаг. Тэнгүүд судалгаа хийх гэсэн амар байгаа. Хүн бүх юм дээр ингээд нэг юм руу бүрэн одоо дайчилж яа штэ. Санаа зовох жижиг юмар ингээд салгаа авч байгаа байхгүй. Тэрийг бол зөвхөн бэлтгэлийн хийлгэж гэсэн үг хэлээ гэдэг анхаарахад болдог. Тэгээ энэ систем рүү ормоор байгаа байхгүй. Одоо манайх ч тэгэл зайлвал нэг багшин тэгэл хамгийн юм толгойгоо гашилгаал зардал мөнгө олохоос эхлээл бүх ажлаа тэгээд хийдэг. Тэнгүүд менежерүүдийн үүрэг юу гэхээр зэрэг ер нь ам алсан дээр ярих юм бол тийм байхгүй. Одоо бид нар бол менежер гээл ингэн те орчуулагч гээл ингэн одоо 100 тулааныг анхаарах хэрэгтэй юм аа. Нэг 50-60% л бусад юм нь тэрийг жинхэнэ ингэч гимсэн гэл амьдралдаа нохолоод бүх юм ингэдэг. Тэг болчвол ороод тулчиндаа л гэдэг шүү дээ. Туландаад ямар ч байсан нэг ороод тултан тэгээд өөрийн жадхаа нэг багсаа хийгээл явчихлаа. Гэтэл гадны тамирчид бол тэхгүй. Бүтэн баг цаана ажиллаж байгаа байхгүй. Менежерүүд бүх юм тоолдог юмнууд ингээд зөвлөд хоорондоо ярилцаал тэгээд багш тасалжуулагч нь өрсөлдөгч мөрсдөг ингүүл зүгээр ингүүл тэгэлгээл юмнуудын тэгэл recovery одоо бүсэргэлтийн үнд нүртэл ингээл байж идэг. Одоо дасгалжуулагч болгоондоо үүрэгтэй тэгэл хүчний гээл одоо бүх төрлийн дасгалжуулагч ажиллаж байгаа тий. Тэгээд тэр реакцийн бэлтгэл хийлэг гэдэг тэгэл юмнууд бол өөр байхгүй. Jackson Wink MMA ч бас ер нь баг олон баг дундаас бас өөрөө ялгардаг. Топ баг шүү дээ. Одоо л нэг баг зэрэг ингээд залуу тамирчдын нөөц баг зэрэг одоо чимээг болчиход байгаа болохоос сүүлийн 10 жилд бол хамгийн өндөр амжилттай баг байсан шүү дээ. Тий, сүүлийн үед яасан гэхээр зэрэг ягаад жоохон сууларсан гэхээр хоёрчд нь араа баг болонготой нөгөө Jackson ч өөрөө Мексик тал руугаа Albuquerque байдаг тий. Albuquerque өндөр ирнэ. Яг тэр нөгөө хотон жоохон өдөө тал руу очиж сайн тамирчид алуулах жоохон баг очиж тэнд амьдэрдэг болон тэнд юу хүмүүс л очиад. Джон Джонс ч бол яг тэр можийн тэнд амьдэрдэг хүн шүү дээ. Тэг Нью-Йоркд амьдардаг гэхдээ яг тэмцээний Albuquerque төрөд ирдэг. Тий. Бусд нь бол тэгээд ихэнх нь уугуул юм шиг. Одоо манайхаар бол өмнө говших бол нэг тиймэрхүү жагуургшаа цөлж байгаа зэрэг гэдэг та. За одоо араас ингээд ням жаргалт дүүн ингээд UFC тулдаж байна. Олон хүмүүс бас бэлтгэл хийж одоо нийт хичээлэгчдийн тоо бол маш их нэмэгдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр одоо UFC-д хүрэх зам хэр хол байдаг вэ? Ер нь яавал тэр дүүнэр залуучуудаа хандаж та одоо ингээд нэг зөвлөмж хүргүүл. Тэг ер нь айгүй сайн тууштай байгаад одоо бэлтгэлээ зөв ухаалаг хийх хэрэгтэй. Тэгвэл заавал бүгдийг биеэр алдаж туулах биш. 2-3 цаг нүдэд авах шүү дээ. Тий. Яг л зөв өөрийгөө мэдрээд зөв системээр тэгээд тууштай байх хэрэгтэй. Боломж бол олдчихл таараад гэсэн. Боломж бол олдно. Өөрийгөө сайн боловсруулсан байхад бол тэгэл боломж бол хязээд гарч ирнэ. Тэгээ одоо ч гэсэн Янгуч нь Road to UFC гэж маазад хийж байна. Боломж бол асар өндөр. Тэгээ багш сайн дасгалжуулагч баг хамт олонтойгоо нэгдэх хэрэгтэй. Нэгдэжтэй нэгнийхээ амжилтын төлөө бүгд амжилт багаараа ажиллах хэрэгтэй. Зогсох зөрөгтэй байх хэрэгтэй. Багаараа ажиллах хэрэгтэй. Одоо торонтол ганцаараа орж суулж байгаа болохоос бүтэн багаараа баг юм шүү дээ. Манай яг анхнаас ингээл ярих юм бол манай тэр боксын Батбаяр өгш байна. Тэгэл Тунгай өгш байна. Тэгээ манай талгаж арай өгш маань Гамбаа өгш маань тэгэл Батбаяр ах гээл байна. Тэгэл манай Пүүжэ гэл найз хэд ингээл бүгд боломжоор яад туслах нь ингээл мөнхийн туслаа тэгээ ингээ те тэгэл явдаг. Тэр бол үүний бас одоо буйнаар ингэж үдий зэрэгтэй төрж яваа. Тэнгүүт ерөөсөө ганц хүний юм хязээч байхгүй. Монгол Америк бол олон багш нар байгаа шүү дээ. Тий.
Holiday Inn зочд буудлын хорон давхарт Титэм спортс бар. Үндэсний хөрөнгө оруулалттай мөнгөн гүр эмнэлэг нь нарийн мэрэгсэн эмч ажиллагсадтай халдвар аюулгүй байдлыг бүрэн хангасан олон улсын жишгт хүрсэн тоног төхөөрөмж бүхий оншилгооны төв, гэмтлийн мэс засал, ерөнхий мэс засал, сэргийн засах уламжлалт эмчилгээ, эмэгтэйчүүдийн хавдрын мэс засал, дотор мэдрэл, зүрх судасны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг. Хавдрын оншилгоо мэс заслын эмчилгээг өндөр түвшинд явуулж, энэрл хүндлэл бүхий чанартай үйлчилгээг ард иргэддээ хүргэдэг. Эрүүл Монгол иргэн эх орны баялаг мөнгөн гүр эмнэлэг